17 дугаар жарны усан бар жилийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Сүхбаатар аймгаас 38 аймгийн аварга малчин өрөх тодорсон билээ. Үүний 3 нь уул уян сумаас тодорсон бөгөөд аймгийн засаг даргын орлогч Шижирбаатараар ахлуулсан баг тусумаас тодорсон аварга малчин өрхийн шагналыг малчны готонд нь очиж хүндэтгэл үзүүлж гардуулж өглөө. Тусумын 5 дугаар багийн малчин уул уян сумын нутаг Чандман гэдэг газар өвөлжиж буй Ламсран овогтой Юмсрынгийн хотонд шагналыг нь гардуулж өгч байгаа нь энэ юм а. Аав ээжийнхээ хөдөлмөрч малч удмыг өвлөн залгамжилж өдөр залуу наснд ажлын арга туршлага малч ухаанаараа бусдыг манлайлж аймгийн аварга малчин хэмээх мөндөд шагналын эзэн болсон Ламсран овогтой Юмсрынгт нутгийн олон баяр хүргэж амжилт хүслээ. Эзэн хүн нь эмгэггүй их сүргэн гарцгүй төр болсон бат төрсөн их орондоо түмэн ард бидэндээ хизээд мөнх байхын өлзийтэй сайхан өрөөдийг өөдөөд нь өргөн барий дэш нь дэвшүүлэн айлтгая. Хорэ. Амбул олонгод би 11 үлээ. Одоо тэгээ аялын 9 хүүхдийн дээрээсээ дөрөвдөх нь. Тэгээ одоо 99 оноос хойш л одоо мал дагсан би. Аав ээжийнхээ дасчихсан малыг дагаад л тэгээ тэрийг тасралтгүй хариулж байж энэ цагаан хүндтэй цолонд өрсөө. Тэгээ 16 онд би сумын мянгат малчин болсон. Тэрнээс хойш засвардгүй мянгат малчин болж байгаа. Өнөөдөр энэ цагаан хүндтэй цолыг энэ 22 онд авлаа. Тэгээд айл малжуулсан гэвэл би одоо 2-оос 3 айл бас малжуулсан. Манай дүүнэр бас аханд дэм болсон ахнар дүүнэр одоо хоёр талаас цагаан дэм болж энэ малыг өсгсөн. Ганцаараа өсгөөг бас нийтийн хөдөлмөрдөө энэ. Тэгжил цагаан энэ малыг өсгөлөө дөө. Ээж аваас эсвэл гэлээ хэдэн одоо малчин байна. Ер нь бүгдээрээ шахуул малчин байна. Аймаг дээр болонгууд одоо манай нэг ах бизнес эрхэлдэг. Бусдын тэгэл ер нь бүгд хөдөө мал малж байна. Нэг дүү болонгууд бас төвд ажилладаг аймаг дээр. Тэгээ бусд нь болонгууд одоо тэгээ 7 болонгууд хөдөө мал маллаа л байж байна да. За гэр бүлийн ихч өөрийгөө танилцуулъя. Чин Сүхбаатар аймгийн халзан сумын хүн. Миний аймгийн алдарт байж байгаа гэдэг. Тэгээд би эсвэл гэхээсээ. Тэгээд айлын дөрөвтг нь малчин тэгээд хантаагаас 2-9 онд гэр бүл болоод нэг хүүтэй. Тэгээд сайхан өдий болд малаа өсгөөд сайхан амьдарч байна. Энэ үл нь одоо бидний л хөдөлмөр малын буян гიშгэлт одоо бид нар хүртэж байна. Мал маллах арга ухааныг та хоёр нь одоо юу гэж боддог вэ? Та хоёрын одоо мал маллах арга ухаан ямар одоо мал маллах арга байна те? Малчин хүн одоо өөр ингэсэн тийм аргатай бас ухаантай байгаа шүү дээ те. Малчин хүн бол одоо тэгэл яг юм тэнгэрийн муухай шуурх сайхан гэхгүй шантрахгүй. Тэгэд шантрахгүй ажлын малыг өсгөж л өдрийн үр хашгил өдөр хүрчиж байна да. 99 оноос хойш мал дээр гарсан гэж байна. Одоо энэ цаг мөчөөс эхлээд мэдээж малаа дагж явж байгаа. Энэ хугацаанд одоо хэдэн айл өрхийг малжуулав тийм ээ? Болцлоо хэрхэн давсан талаараа ярихгүй юу? За тэгээд 3 айлал малжуулсан гэдэг үнээр. Өөрснийгөө дүүнэрээс олонгууд одоо нэг дүүнтэй олонгууд одоо түрээсээ өнөгч ингэж малжуулсан. Тэгээд 2 жил нэг залууг бас малжуулж байгаа. Тэгээд тэр чинь малж тустаагараа явсан. Одоо бас манай нэг эхнэрийн болонгууд манай нэг бадзын нэг 2 дүү болонгууд одоо манай малыг харж өгдөг тий. Бид нар тостын болдогт нь бас баярлж авдаг. Танай гэрээ амирт одоо сайхан хурдан буянгийн медалууд байсан. Тэгээд энэ хурдан буянгуудынхаа талаар бас ярихгүй юу? Тэгэхээр 19 онд хавь уул уян сум даактор үлгэж Монканд очиж тэрийгээ би таваар оруулж ирсэн. Тэрнээс өмнө 2009 онд бас өөр хангаад миний нэг өөр хангаа үлдсэн сумд бас миний хулгайлаг дааг бас төрүүлж ирсэн. Тэгээд сумандаа бас 2-3 хайрыг авчихсан. Мөрийг л тэгээ завсралтгүй л уяад л явж илээ. Ажлыгаа заваар тэгэл ойж л байна да. Ер нь мал маллах. За тэгээ мал маллахаа хажуугаар бас морь уйна гэдэг бол асар их хөдөлмөр шаарддаг байгаа. Тэгэл нойр хоолгүй явна. Тэр нэг хэдэн малаа дарцгаа тэрнийгээ завсарж байгаа амархан тэрнийгээ хооронд мориндоо л ажил хийндээ одоо. Өглөө малаа харцгаал тэнцгээр морио барьж авна. Өдөр нэг услаа тэгээ жоохон үди яхал тэрэнд завндаа мориндоо ажил хийн. Тэгэл ороо өчгөө одоо тэгэл морч бас тэгэл тэжээл мэжэл одооны морч явдлаа жигтэй болчихсон. Тэр үгдийг зогцуулаад тэгэл
уяад л явж байна да. Мал сүрэг өсөх одоо мал маллахад яалтчгүй нутаг их чухал байдаг тийм ээ. Танах энэ нутагт бас 10 хэдэн жил, бараг 20 жил нутаглалаа гэж нутгийнхаа одоо сайхан. Тэр манай Чандмон гэдэг газар бас сайхан зас байгаа нь бас мал сайхан таргална. Тийм сайхан. Ер нь завсар нь бол бас 2 3 отож явсан энэ хойд ойрхон зуурын Сүхбаатар сумын энэ Яргайт арын нуур Сүхбаатар сумын хойгоор энэ төр бас 2005 онд бас явж исэн. Энэ төмөн цогтоорч сотор хийж ил байсан. Тэгээд энэ цагийн бэрхшээлийг тэгээд нутгал харандаа нутаг зай сайхан нутагт очиход тогтоод тэгээд сайхан штэ бас нөгөөд очиход тогтвол. Дугаар жарны усан бар жилийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Сүхбаатар аймгаас 38 аймгийн авраг малчин өрөх тодорсон билээ. Үүний 3 нь уул баян сумаас тодорсон бөгөөд аймгийн засаг даргын орлогч Шижирбаатараар ахлуулсан баг тусамаас тодорсон авраг малчин өрхийн шагналыг малчны готонд очиж хүндэтгэл үзүүлж гартуулж өглөө. Аав ээжийнхээ хөдөлмөрч малч удмыг өвлөн залгамжилж өдөр залуу наснд ажлын арга туршлага малч ухаанаараа бусдыг манлайлж аймгийн авраг малчин хэмээх хүндэт шагналын эзэн болсон уул баян сумын 4-р багийн малчин Сандагжавын их оргилд нутгийн олон баяр хүргэж амжилт хүслээ. Тэрээр 1999 оноос өдий хүртэл 600 гаруй малаар бусдыг малж болжээ. Баяртай байна. Аймгийн орлогч дарга Шижирбаатар сумын засаг дарга амар тайван нартаа баярлж байна. Миний мөн нөхцөг чагиндыг минь үнэлж наа хүндэтгэж ирж чагнал гардуулж байгаад их баяртай байна. За нааг Сандагжав Тэнкэргэл гэдэг би эхнэр 3 хүүхдтэй хамт амьдардаг. Айлын том 2 эрэгтэй 1 эмэгтэй дүүтэй амьдарч байна. Би 10 гэр бүл 2004 онд гэр бүл болоод 18 дахь жилээ мал малж байна. Анх одоо өрх тусгаарлахтаа хэдэн тоо толгой малтай өрх тусгаарлаж өнөөдөр хэдэн тоо толгой болоод байна. Би анх нэг 200 толгой малтай өрс олж одоо 1000 гаруй малтай байна. 2015 онд 1000 малчин 2019 онд сумын авраг малчин болж байсан. Тэгээ өнөөдөр аймгийн авраг малчин болж байгаа баяртай байна. 2-3 айлч малж болсон да. Тэгээд айлуудтай төлийнхөө хонь ямаага түрээсэлдэг. Хоньныхоо 40% өгөөд явдаг. Миний айл төгсөн малуу нэг 5-600 мал болсон байгаа. Яг 3 гэдэг чинь 16 оноос гэлж би айл мал түрээсэлсэн. За битүүрэл 2 талаас малчин улсын удам миний аав бол Монгол улсын авраг малчин Огоонжавын Сандагжав гэдэг хүн байгаа. Миний эхнэрийг бол Халзуугийн Намсран гэдэг бас Монгол улсын аврах ямаачин хүн байсан. Таавж минь мал маллахтаа малыг хайрлж угаараа л гэж загтдаг. Хүний малч өөрийн малч байсыг өөрийн сэтгэлээ сандаж угаараа гэдэг. Тэгээ би гол малыг их зөөлөн малдаг. Өвлийн өдрөнд бол малаа салхин дээрээ гаргадаг. 5-9-ыг эхлэхээр би малаа яг салхин дээрээ гаргадаг. Тэгээс готон шуурч нэгээд энэ хүний орон салхин дээрээ гаргадаг. Тэгжэл мал малдаг. Би аавынхаа туршлага өвөөгийнхөө туршлагаар явж байна да. Одоо хөлгүүдийн одоо буян медалууд харагдчихсан. Өөрийнхөө хүсээ гарал тийм ээ энэ хурдан адуунуудын тухайс ярил. Саяны би яхаа нэг мөр уяад нэг 10 жил болж байгаа. Та гаргасан амжилт нэг сумын алдарт яваач. Миний хамгийн том үзүүлс амжилт болохоор би аймгийнхаа Завсан шаргад соёл азаргаам үзүүлж байсан. Баруун бүст, төвшин жирээд болсон баруун бүст соёл нь айрагдуулж байсан. Бас энэ дэлгэрийн 90 жилд азаргаа айрагдуулж байсан. За би ч одоо өдий зэрэгтэй бидний яав нааг гэж минь буян шүү. Тэгээ бас ханы минь буян
бас өдөө зэрэгтэй болтон тусалжсэн дүүнэр болон найданд баярлж авдгаа илэрхийлье. Уул оюун самын билүүдэд өвөлжж буй удам дагсан малчин Балдрийн Батуйг аймгийн авраг малчны болцлыг хангаж шагналаа гартаж авлаа. Тэрээр 5 дугаар ангиас мал дагсан бөгөөд малынхаа тарга твэрэг чанар чансаа тоо толгойд хослуулан анхаардаг гэж байлаа. Уянд малынхаа ашиг шим хөдөлмөрийн үр дүн хүртдэг юм хэмээн авраг малчин онцолж байлаа. За би их баярлалаа. Би ч одоо 30 жил мал даглаа. Тэгээ одоо өнөөдөр их сайхан байна. Одоо би ч 5 дугаар анги төгсөөд л мал маллаа. Тэгээ одоо өнөөдөр хүрт малж байна. За таны мал маллах арга ухаанаас сонирхвол яаж малаа? За би ч одоо арга ухаан цагаад авч болсон юм байхгүй дээ. Тэгээд ер нь л нэг аштайхан тэгээд өвс ус тэнцүүхэн газар аваад явах гэж бодчих малаа. Манай энэ нутаг их сайхан нутгаа. Энүүхэн хойшоогоо болохоо зэрэг тийм цагаан одоо тийм юу те энэ урд руугаа оронгууд тийм говь юу дэх их сайхан нутаг. Одоо мал малахын ёстой зохицтой нутаг. За таны ээж аваас тийм ээ одоо дээдсүүлээс танд мал маллахтаа одоо яаж агаарэ тэгжээвэл их зүгээр шүү, ингэжээвэл их сайн байдаг шүү гэдэг бас зүйлийг загсан байх гэж бодож байна. Тэр захаас бас за ер нь захилгүй яах вэ? Тэгээд хүн болгоно л аав ээж нь юм захидаг. Тэгээд миний айл болтохтой тэгээд дүнтэй яваар одоо малаа аштайхан аваад ингээд яваарай л гэж загтгийг тэгээд наад одоо олон хүн байгаад тосол дэмждэг одоо тэгээд ах トゥ өнрийн хүүхдүүд байна. Манай нэг хүү байгаа. Тэгээд одоо манай нэг охин байна. Тэгээд одоо бид нар ч одоо их олуулаа яаж гэж би юм энэ дайны явуулдаг шүү дээ. Ганцхан хүнд ütгээдүүл юм бол нэг өдөө байхгүй бодлаа. Одоо яах вэ? Би тэгээд одоо олон түмэндээ одоо баярлалаа. Одоо энэ ах トゥ өнрийн үр хүүхдүүд одоо чигүүл сайхал байна. Би одоо сайхал явж байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд орон нутаг алтан баян ханга одоо тэгээд энэ дараа өдөрт нарчсанд одоо баярлалаа би бүгдд нь тий. Чүүний жаргал ер нь юундаа байдаг юм байна. Сайхан шүү дээ. Малын хүн чинь бас нэг тэгээд одоо зууны загчийн өрөм хоруудаа идэл өвлийн загчийн үнэ тоглол тэрнийгээ саагаад одоо тэгэл бүхэл юм нь байлт юм тий. Одоо тэгээд морин унаал бид нарт тэгээд эрүүл агаад их сайхан байж. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумаас сайжруулагч хэмээх усан бар жилийн босгон дээр аймгийн авраг малчин урах 3 аймгийн алдар туяач нэг тодорлоо. Аймгийн авраг малчин урахаар шалгарсан тус сумын 4-р багийн малчин Бичин Лүндийн Бат төмрийн хөдгөө Харнуурт үнтэй сайхан уулжиж байна.
Түүний хувьд аав ээжээсээ өвлөж ирсэн малчин удмын хүн бөгөөд 2015 онд 1000 малчин болж 2022 оны хүртэл 1000 малчингаа баталж ирсэн. Өдий хүртэл 800 орчим тоо толгой малаар бусдыг малжуулж амьдрал ах үед нь тус тэм болсон байна. Тосууд 4 сайхан хүүтэй бөгөөд хөвгүүдээсээ 1-2-ыг нь чултгай малчин болоосай гэж битүүхэн хүсдэг нугаагүй юм. Гэхдээ хөвгүүдээ хүчлэхгүй тэднийхээ хүсэл сонирхлыг дэмжинэ гэж байлаа. Эзэн хүн нь эмгэггүй эгсүргэн гарцгүй төр болсон бат төрсөн их орондоо түмэн ард үдэндээ хизээд мөнх байхын өлзийтэй сайхан өрөөдийг өөдөөд нь өргөн барий дээш нь дэвшүүлэн айлтгая. За ингээд би Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын 40 төндгийн Баттумар гэж залуу байна би. Ингээд аймгийн сайн малчин болсондоо сэтгэл их өндөр байна. Ингээд миний хань Нямтовын инхцэг гэдэг хань байгаа. Би тэр ингээд өнөөдөр аймгийн сайн малчин болсондоо их баяртай байна. Сэтгэл өндөр байна. За 2007 оноос эхэлж айл болсон. Тэгээд аав ээжээсээ өвлж ирсэн малчин устаа бид нар тий. Тэгээд 2007 онд айлуулаад 300 толгой малтай айл болсон. Тэгээд өдөө хүртэл айл бол явж энэ 2014 онд сумын сайн малчин, 2015 онд 1000 малчин, тэгээд өдөө одоо 22 он хүртэл 1000 малчин батлаад энэ жил аймгийн сайн малчин болсондоо баяртай байна. За би одоо аав ээжээс 6% бид тий. Тэгээ манай аав ч одоо 1999 онд 1000 болж байсан. Манай бол одоо аав маань талигаж аав маань. Тэрнээс хойш ч одоо 15 онд хамгийн том ах маань аймгийн сайн малчин болсон тий. Тэрний өмнө дүү миний доотлын төрсөн дүү 2000-д Төвшин Ширээдээ бас аймгийн сайн малчин болж байсан. Тэгээ миний дээдлийн ах Бат хоёр гээд ах маань одоо 1000-та сумын сайн малчин. Тэгээд одоо хамгийн бага дүү маань болохоор юунд Улаанбаатар хотод өөрөө хуваарь бизнес эрхэлдэг. Тэгээд дээдлийнхэн дүү маань ингээд маллаж явдаг бид тийм л байна да. Тэгээд энэ жил сум орон нутагта орон нутаг аймаг орондоо бас өндлөлөө сайхан аймгийн сайн авраг малчин гэдэг цолыг авсан да. Бид баяртай байна. Таны маллах арга ухаан. За маллах ухаан жаахтай тэгээд аав ээжээс алгасан юугаар л яваа штэ бид чинь тэгээд тэр л зааж сургасан гэвэл маллаа штэ тэгээд тэргүүл яваа штэ. За маллах гэдэг маш завгүй хөдөлмөрч байж малыг маллана ер нь тэгээд одоо хэцүү хөнгөөл толгойрох үзэндэл байна. Тэгээд хурцсан ашиг шимэн нь маш сайхан байдаг. За тэгэлгүй яах вэ одоо ахнад дүүнэр одоо ойр нутаг болсныхан бас сайхан туслах малчтын энэ хүчиндэл одоо бид нар чинь сайхан сайхан тийм ээ сайхан аймгийн авраг цолыг машинта эднэрээр бас баярлахгүй байхын арга байхгүй шүү дээ тий. Эх орныхоо дэлгэр сайхан нутагт Эрдэнэт мал сүргээ өсгөж, буян хишгийг нь хүртэн амьдарч буй. Төвшин Ширээ сумын малчин очрын дэгш жаргал, түүний гэргийн очир мөнхийн туяа сайхан. Гэр эзэн очрын дэгш жаргал өдий зэрэгтэй яваага өөрийн аав ээжийн буян хишиг, хадам аавынхаа уужуу сайхан сэтгэл, тус дэм нөмөр нүүлэгтэй холбон ирж байлаа. Мөн тэдний гэр бүлд тусалдаг бүх хүмүүст нутгийн зон олондоо талархаж явдгаа дуулгасан юм а. Төвшин Ширээ сумын малчин очрын дэгш жаргал түүний гэргийн очир мөнхийн туяа сайхан нарын баярын сэтгэлийг хүргье. За сэтгэл сайхан өндөр байна. Энэ сайхан өндөр энэ сайхан өндөр болж байгаа баяртай байна. За
За баярлалаа. Өнөөдөр намайг очир мөхөд хоёр сайхан гэдэг. Бид хоёрыг амжилтыг үнэлж та бүгдтэй энд ир хүрэлцэн ирж өнөр хүнтэй шагналыг гардуулж өгч баярлалаа. Тэгээд цаашд болом их хичээл зүтгэл гаргаж ажиллах болно. Малаа маллах болно. Тэр одоо 96 7 оноос л эхэлж мал малсан да. Тэгээд одоо тийм хүртэл малаа сайхан хийж байна. Энэ хугацаанд хичнээн одоо айлыг малжуулав, хэдий тооны малаар малжуулваа. Энэ талаараа ярихгүй юу? Бас нэг 2-3 айл малжуулаад тэгээд энэ хүртэл авч байгаа гэдэг. Одоо малаа шим одоо өндөр өлөө үйлдэл оноо хүртэл сайхан өндөр үнэн гайгууд дэвшилсэн. Өндөр л сайхан хүртэл зайтай тийм. Өндөр байна да. Таны мал маллах арга ухаанаас сонирхол яаж малаа малж жилийн дөрөв үйлрэлт? Одоо малч одоо бүгд хавраал гэж явал гайгүй шүү дээ. Малд батгшсан байна. Ер нь мал маллах бас тийм ахтар тийм амар байдал бас шүү. За тэнгэрийн сайхан муухай төрдөл банк хөдөлж ажил. Малын хараас сайн өдөр шөнө ялсахгүй явж ажил. Малаа гайгүй. Өөрсгөж үржүүлээ. За яг үгүй надад хувьд малаа нэг малынхаа захад нэг сайхан ингээд явж явахд л их сайхан санагддаг. За малчин нэг эргээ болно гэдэг бол одоо бас ер нь хүндэлтэй халуунд төрж хүйтэн төрж ер нь тэгээд их л уухгүй хөдөлмөрсийн хүчнэл юм амжилтанд л хүрт. Тэгээд яг ер нь янз бүрийн юу бол бэрхшээл юу цаг агарын юунаас олж янз бүрийн юм тохиолдно. Тэр бүхний таван тоолж л тэгээд өдий зэрэг төрөж л байна. Намайг одоо энэ сте ганцхан дөрөнд энэ юунд өндрөнд авчирч байгаа. Манай хатан маавч одоо одоо чирмэг. Чамд мочрмэг гэж байна. Тэгээд энэ эслэлт бид тэр одоо анх дөрнөдөө гарсан цагаас энэ хал хоныг аваад малч хооны сайхан өвөлж тэгээд малаа малж одоо өдний хүртэл явж байна. Олон хүний хүч хөдөлмөрийн одоо буйнаар гэдэг юм уу те өдий зэрэгтэй яваад. Тэ одоо хамгийн одоо бидний авсан байна. Найз зөвхт одоо дамаа ойр зургийн улсад бүгд л одоо тамцсны хүчинд л одоо ингэж яард бүгд л улсын хүч хөдөлмөрөөр одоо энэ авч гаж тэр бодож байгаа шүү дээ. Яг л тийм. За тэр хүмүүстэй хамт сайхан сэтгэлийн үг байлж болно. За энэ цугласан бүх сайхан ойр дотны улстай энэ өдрийн сайхан мэндийг шүүлээ да. За энэ хүртэл үргэлжлэн ирсэн аймаг болон сумынхаа удирдлагуудад энэ хорон цугаас ахтай өнөртэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэж мөн сумынхаа ард иргэд өнөөдөр бидний адил энэ нэр хүндтэй сайхан шагнал авч байгаа. Бус хүмүүстэй бүгдэнд баяр хүргэе. Төвшинширээ сумын 3 дахь аймгийн аварга малчин өрхөөр гончиг сүрэнгийн гам болд тодорсон бөгөөд түүний хувьд гэргийн даш дондвийн мөнх эрдэнтэйгээ 1998 онд гэр бүл болон 60 гаруй толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Үүнээс хойш 24 жилийн турш мал маллан амьдарч өдгөө малынхаа тоо толгойг 1500 гаруй болтол нь өсгөн үржүүлсэн байна. Ташрамд сонирхуулахад Төвшинширээ сум энэ жил 262 мянган толгой мал тоолсон бөгөөд энэ нь түүхэндээ хамгийн олон мал тоолсон болжээ. За энэ сайхан маллах буян жишээрэн сайхан шагналыг авч байгаа да. Баяртай байна. Энд ирсэн аймгаар суморн амтлын өдөртлөгтэй баярлалаа. Алтны хотод очиж шагналыг тулсан. За та бүхэнд баярлалаа. Бид тэр их баярлж байгаа энэ сайхан авраг болсон малч болсонтой их баяртай байна. Малчин ер нь цаг хугацаа гэж цаг юу гэж байхгүй та өдөр шөнөгүй ер нь нөлөө ороод цагийн хуваар их байхгүй л ажилтдаг. За тэгсэн ер нь аав ээжээсээ л өвлж маллсан. 1991 он 8 дугаар ингээд төгсөөд тэгэл тэр нь төдөөж байгаа мал дээр ер нь сүлд одоо 30 жил мал боллоо да.
малчин маллаад олон сайхан тийм ахтар найхтар нэг ясан байхгүй ядарч өдөрч байхгүй тийм хоёлаа тэгэл би эндээ малаа маллаа 20 30 жил шахуул хоёлаа мал малцсан дөө хоёр хүүхэд минь оюутан нэг охиныгоо оюутан болгочоод тэгээд 4 жил болгоод одоо энэ жил нодлоны хавар төгссөн хүмүүн зэрэгт явсан тэгээд хоёлаа одоо төгнөө өглийг ингээл тавч юм да хүүгээ манай нутагт гов тагаал гэсэн юм бэлчээрийн юу л бас амсхан тэгтэй үл яах тассан тэгээд малын нутагтаа тассан сайхан юм гоор яах түннээс төрөлсөд нь ер нь нутаг усныхан тус дэмжлэг үзүүлгээ хөдөл судлалын юм энэ маань энэ цаг судлаас өөрөө 3 жил гайгүй байлаа. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумаас аймгийн алдар туяачийн болцлыг хангасан нэг уяач байсан нь тус сумын уяач Амар санаа байлаа. Түүний хувьд баг балчир наснаасаа үрээ моргонж байгаад өөрийнхөө хүсэл сонирхлоор морь уух эрдэмд шимтэн орж байна. Ингээд 2000-ад оноос эхлэн айраг амсаж эхэлсэн байна. 2011 онд сумын алдар туяач, харин 2022 онд аймгийн алдар туяач хэмээх эрхэм цолыг хүртсэн нь энэлээ. Тэрээр олон 10 айраг түрүү амсаж хямартай яваага хурдан хөлгүүдийнхаа буян мөн өвөрмөц тогтцтой нутаг устайгаа холбон ойлгодог бөгөөд адуу мал нутаг усаа шүтэн сүсэглэж явдгаа ярьж байсан юм а. Та бүхэнд баярлж байгаа. Энэ эрхэм үнэтэй цалыг авсандаа баяртай байна. За таны хувьд одоо хэдэн жил морь ууж Тэгээд байна? түүх дахин умснасаа эхэлж өрөөмөр унжсэн. Танаас өрөөмөрнөөс гараад одоо 10 эдтэйгээс л эхэлж морь ууж өдөө өрөөмөр унж тий 10 эдтэйгээс л мал тагсандаа ээж автагаа жолдог. Морь уухыг бол манай хайрыг эхлээд 2003 оноос самаха баянаданд морь тавлуулж ирсэн. Бололын морьороо айрыг авчихсан. Анхны хайр. Тэрнээс хойш үдийг хүртэл 40 гаруй айр том жижигтэйгээ байсан. Та одоо хурдан бүрийн төлгүүдийнхаа талаар ярьсан юм. Хурдан төлгүүд миний өөрийн унгаа дуу хурдан зөөр дазар маань гол амжилтыг хийсэн авьяалтар талах амжилтыг. Хязаалангаасаа эхэлж надад хайрыг төрөө авсан. Удам огшил болохоор өөрөө одоо удам огшилтэй төвшлэн цоогоор доо бандера доо огшилтай. Энэ нутаг ус маань болохоор ээж аав тэгэл нөөгийн дэцэл юм нутаг. Тэгээд би энд өвлж одоо сууршаад энэ өвлж 10 гаруй жил. Би тааж мал ээж аваасаа тастаа. Хурдан үлгэмөр даасаа 10 гаруй жил өвлж гэж амьдарч байгаа. Тэр байгалийн тогтцол ийм сайхан утаг хайлаас тийм ад чулуу тийм дургамал байгаль бол сайхан. Морины уяа явах би морныхаа уяаг сайхан адууга
уйхмартаа сайхан тамир тэнхээ их хармал авахгүй болж ижил уу. Уяачин гэдэг бол жилийн дээр үйлрэл байнгын унтан холбоотой мөртөөгөө залуу яцдаг. Тэгээд зөвлөхөд яг одоо сайхан удан могчлын сайжруулж тийм ээ. Одоо уяа хөлөөгийн агнаасан сайхан зөв хийх шиг сайхан байхгүй. Нэг зөвцөө удаа одоо буруутахгүй. Сүхчанжны үлгийн нутаг Сүхбаатар сумаас 3 аймгийн аварга малчин өрх тодорсон нь 3 тус сумын 1-р багийн малчид байлаа. Тэдэнд Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Инх цэцэг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Адиаватар сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Эдний гэр бүлийн хувьд хөсөгт хэрэгээрээ өвлжээ хаваржаас сэлгэж отор нуудлын хийдэг онцлогтой сүүлийн жилүүдэд жилдээ 5 инг ботголж энэ жил 40 орчим тэмээ тоолуулсан байна. Одоо үзэгч та бүхэндээ 40 гаруй жил мал маллаж орон нутагта хамгийн их ханд өргөсөн аймгийн аварга малчин өрх Бүндгийн баяр сүрэн үүний гэрээ маш завын цэрэн дулмаар яриаг хийе. Сайхан байна. Энэ сайхан өдрөө өнөөдөр та бүгдийг эрдэнэт одоо их сайхан баяртай сайхан байна. Одоо малтан хүнд одоо тэгээд өглөө эртнүүд малыг одоо босоод малдаа явтал их сайхан. Тэгэл одоо тэнгэр ямар байна вэ? Одоо өвлгөл одоо тэгээд тэнгэрийн байдлаар мал итэн бас бэлчээд. Тэ? Тэгээд одоо тэмээ энтлүүр одоо явах вэ? Нүр их сайхан юу идтүүд энэ тэмээтнүр. Малыг боддог юм бэл тийм нэг энергитэй их сайхан. Миний хувьд бол тэгэд боддгийг. Тэ. Тийм сэтгэл сайхантай тийм нэг өөрийнх нь сэтгэлтэй боддгийг тэмээгүүл би. Өөрхийн нас урттай тийм ээ. Тэгээ би одоо нэг хэдэн тэмээн дээр бас анхаарал тавьдгийг. Дээр үе минь аав ээжийн үлдтэн буйн одоо. Тэгээд жилдээ нэг 5 инг ботгодгийг солид ухаан. Тиймэрхүү байдаг юм да миний хэдэн тэмээвэл. Тэгээд яг нэг гань тэрэг байдгийг одоо нөгөө хөсөг тэрэг гэдгээл нүр одоо үедүр нь хавартгаад байгаа юм төд. Ахан тэгээ яг нэг бас нэг хэдэн жингэлэг юу байдгийг тэрэгээрээ нүүдлээ тэгээ тэмээгээ хөглөөд ухаан уламж зүгээ алддаггүй юм. Тиймэрхүү байна та. Сүүлийн үед өөрсдийн биеийн амраа бодоод хүмүүс тий биеийн амрыг бодоод машинээ нүүхэл тий тэрүүл нүн хилтэй үлийн залуу болдтур бас л жоохон юу байгаа юм. Тэмээн тэргээр идэлгүй зөв юм уу гэд боддог яах вэ? За өнөөдөр энэ өндөр сайхан шагналын авсанд манай гэр бүлд баяртай байна. Тэгээд яг энэ сайхан үр хөвгтэй өсгöd манай том хөө тусгай маллаад байж байна. Манай дунд хөвөл бид хоёртай цуг байдаг. Тэгээд манай баг охин нэгцэн эмнэлэгт ажилладаг юм. За ах нүр одоо яг мөрөө хэдэн 2-3 айл малтуулдаг. Тий. Тэгээд зарим нь яг одоо тэгээд хүнийт нөгөө амьдрал юм болохоор 2-3 жил болдгоо тэгээд ухаан хүүхд сургууль суун гээд төв мөв бараатгаар явна тийм ээ. Тэгээд нөгөө маллуучт малаа гон тэгтэйвэл тэгээд зөх хэмжээнийх нь малыг ах нөгөө маллуулт байлаа. Хөлс мөлсийн нөгөөд тий малдуураад тэгээд. Тэгээд одоо 5 жилийн өмнө би нэг яг хойно готоод нэг хүнтэй яриад танихгүй юм аа хөрхий. Тэгээд одоо Монгол хүний амьдрал юм болохоор энд адилхан төж ирдэг тийм ээ. Монголыг нэг сайхан иргэдийг яг нэгэд болтол ядалтан үнийг би нэг дутвал тухайн яг нэг үр хөвгтөд нь одоо тэгээ юуны ялгаа авах тийм ээ. Тэгээ нэг яг уцтаар наануу саануу гэж ярьдгаа нэг сайхан тийм нэг хүн олж ирээд ахын маллууллаа. Тэгээ маллуураад яг нэг гэр орон барьдгоо ахын одоо тэгээд
Жог хэмжээнийх нь малыг өгөөд, хариургийг өгөөд, төлөйг нь хувийг өгөөд одоо тэгээд би сайхан аваад явдаг. Үр хүүхдийн бүгдийг авчлаа гэртэн бөөгнүүдээ. Тий Улаанбаатар авчлаад бүр тий мал унахгүй ядалтны хүн байт юм аа. Тэгээд манай энэ нутгүй манай энэ өвөлдөө одоо их сайхан өвөлдөө. Баргийн тийм шуурга барахгүй нөн зохиот юу сайнтай шуурга орохгүй гадаа энэ засмас яахгүй тийм. Дээр үетэл би энэ одоо хүүхдийн цагаад л одоо ингээд мал байлаа. Энэ үү сайхан өвөлдөө. Миний байгаа гэтэл сайхан өгөөтэй өгдөг болдог. Манай энэ орон нутгуул одоо. Аваа манай хөрхий. Тэгээд дүр юм нэг аав ээжийн нэг атал одоо тэгээд. Та тэмээгээ ер нь яаж малладаг вэ? Тэмээ маллах одоо бусад дөрвөн хошуу малаас бол ялгаатай байдаг байна. Тэмээ одоо тэгээд бэлтгэл дээр нь хураагаад л одоо тэгээд хавар жоохон бутгахтан анхаар байхгүй энэ ингүүтэд нь шилдэж явдаг тут. Нэг өглөө усгтал алга сайн анхааралтай байхгүй одоо энэ инг одоо ингээд өглөө өглөө харна энэ инг хэзээ утгах нь уу яах нь уу ийх нь үү гэдэл эргүүл тойрвол тэр нормалцсан хүнд нь харна тут нөгөө. Тий. Тэгээд өхөөж ирэнгүүт нь тэгээд нэг оройгосоо хийдгүүл барьтлаа болдог. Тэггүй шилдэж явдаг нь хөдөө хээр. Тэгээд л явдаг юм да. Скватер сумын дараагийн авраг малчин өрхөөр хилтгчийн харьцаа өндрөөр онцлогтой Ойогийн болтгүйгийн их шалгарсан юм. Сумаасаа зүүн тийш 60 гаруй километрт цагаан шохотод өвлжиж буй тэрээр 2006 онд өрх тусгаарлаж өдгөө 3 хүүхдийн аав болжээ. Түүний гэргий оюун эрдэнэ ханыхаа хөдөлмөрч хичээнгүй байдал хүлээцтэй дэвчээртэй зан чанараар бахархдаг хэмээн ярьж байлаа. Ташрамт сонирхуулахад болтгүй айлын отхон хөвгөгөөд 4-р ангиасаа мал дагжээ. Түүний ээж наран чимэг өөр хүүхдээрээ бахархан ийм ярьлаа. За миний хамгийн бага хөө бодхоо өнөөдөр аймгийн сайн малчин болж байгаад нь би одоо их баяртай байна. Тэг. Би 4 хүүхэдтэй 3 хүүнийг охинтой. Тэг. Надны болтгогийн ах нь баяхуу аймгийн сайн малчин болсон. Өмнө жил нь хүргэн улсын сайн малчин болсон. Тэг. Хүүхдүүдээ ингээд одоо өөрийнхөө хүчтэй ингээд амжилт гаргаад явж байгаад нь би одоо их сэтгэл их дүүрэн байдаг юм аа. Энэ цагаан өдөр шагналаа авсандаа баяртай байна. За тойрын хувьд одоо хэдийд гэр бүл болж яваа. Хэдэн онд анх өрх тусгаарлаж байв? Хэдэн тооны тоо толгой малтай анх амьдралаа эхлүүлж байна? За би 6 онд айлгэр болсон. Тэгээд 6 онд айлгэрснээр 100 гаруй толгой малтай гарчихсан. Өдгөө одоо хэдэн тооны тоо толгой малтай болчихсон? Одоо 1800 тооны малтай болж байна. Мал мална гэдэг бол бас ганц хүний хийх ажил бишээ тийм ээ. Хажууд хааны ижил, үр хүүхэд, ах トゥ, за тэгээд зааж сургадаг аав ээжийнхээ ах эгчийнхаа бас заавар зөвлөгөөгөөр явж иж бас өдий зэргийн амжилтанд хүрч байгаа хаа гэж бодож байна. Тэгээд би яг уу тэр үл одоо энэ ах トゥ нар үр хүүхдээ ачгүй тустай. Хэлтч 500 тонн дүрлдэг юм нэх. Би гуцаа дарамт эрдэнэ цагаанаас 20 хэдэн жил тавьж байгаа. 2006 онд айлгэр олж исэн мэт. Тэгээд нэг хүү 2 охинтой. Тэгээд өдөө мал явж байна.
За ханийхаа ямар зан чанараар бахархдаг вэ? Юмд хүлээцтэй, ажилсаг. Аймгийн хэмжээнд энэ жил 4 сум малаа 5 төрөл дээрээ өсгсөний нэг нь Сүхбаатар сум бөгөөд адуугаараа улсад 3-т орсон сайхан мэдээг дуулгахад таатай байна. Тус сумын 3 дахь аймгийн аварга малчнаар 3 сүд өвлжиж буй цогцлын цэвэн дөр шалгарсан нь нүдэ олсон үйл явдал байлаа гэж нутгийн иргэд ярьцгааж байсан юм а. Учир нь түүний өвөө Зундуй, аав цогцол, ах Цэр нэмнар нь улсын аварга малчид юм а. Удам дамжсан малчин тэрээр Баян дэлгэр ухаан Эрдэнэ цагаан хуудас Баруун аймаг болон Төв аймагаас азрах гэх мэтчлэн малынхаа үржил сэлгэлтэнд ихэд анхаардаг малчин юм а. Ингээд аймгийн аварга малчин холбоор шалгарсан нийт малчидтай удахгүй улсын аварга цаашлаад хөдөлмөрийн баатар болохын үлзийтэй сайхан ёроолыг өвдөөд нь өргөн төвшүүлье. Тэгээд энэ аймгийн сайн малчин болсон энэ баярлж байна одоо. Хоёрын хувьд одоо хэдэн онд анх гэр бүл олж өөртөөс гаралж байв? 2003 онд айлгэр болоод тэгээ 17 онд сумын сайн малчин болоод тэгээ одоо улсын аймгийн сайн малчин болж байна. Тэгээ малчин одоо бидний ер нь амжиргаа л да ер нь бол тэг малчин бид нар ч амжиргаа нь тэгэл 100 он малноос хавар ямаа нэг нотор тэгэл өвл тэгэл янз бүрийн тэгэл ер нь бол амжиргааны л юу болж байгаа юм л та бид нартай бол. Анх өрх тусгаарлаж байхдаа хэдий толгой малтай байв. Одоо энэ 2022 оны сар шинийн босгон дээр бас хэдэн одоо толгой малтай болсон байна. Нэг анхаал гэр болохтой нэг 100-7 малтай л гарсан да. Тэгээ одоо урталж байгаа яагаад л өсөж яагаад явж байна да. Тэгээ одоо өнөө жил бол яг нэг бод ер нь тэгэл 1000 гаруй малтай л байна. Бод богнес ер нь 1000 гаруй малтай л байна. Тэгэл ер нь бодоод болж жоохон яа түлхүү өсгсөл байгаа да. Үржил селекц бол сийжл байна л да. Энэ тэндээс ер нь Баян дэлгэрэл гэж байна. Ухан бол тэгээд 30 Эрдэнэ цагаан тэгээд Доронтын хөлбөмбөр гэдэл. Тэгээд азраг болоод адуу мадундад азраг тэгэл бараа Төв аймаг юунаас байна. Ийтийш бас малынхаа удам юу сайжруулахын төлөө бас явж л байна. Хичнээн айлыг та малжуулж одоо амьдралын хувьд нь тусдсан болсон байна. Хэд орчим тоглоом болоод туссан байна. За ер нь 4-5 айл байгаа шүү. Тэгээд ер нь бүгд нь л одоо тэгээд ер нь хүний жишг ингээд өгдөг яг нэг тэрэг тэгээд юугаар нь тэгээд малжуулдаг та ер нь. Өнөөдөр аймгийн аварга малчин болсондоо баяртай байна. 8 төгсөөд мал дээр гараад 2003 онд нөхөртөөгөө айлгэр болоод тэгээ одоо болтол малаа маллах хөдөөл амьдарч байгаа. Таны ээжийн аав одоо бас мал малдаг одоо малчин хүн. Хөдөөний хүн байсан.